За хай зүрхнүүд мэдээж амлсан ясаараа англим цэцэг үзэсгэлэнтэйгээр дэлбэлэн анимегийн 4-р ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо гэснээс та бүхэн маань манайх Club House-тай болсныг мэдж байгаа зү. Мдэггүй бол эртхэн нэг дээрээ Club House application татаж суулгаад зүрхнүүдийн өрөө гэж байгаа. Юугийн тайлбар дээрээ холбоосыг нь оруулчих. Болохгүй бол их чихэн Instagram руу чат хүчээд асуугаарай. Тэг Club House-ийнхаа өрөөнд дотроо бид нар хөгжөөнд тоглоомууд тоглож олон найз нөхөдтэй болохын хажуугаар биедээ итгэл хайрлаж урмаар тэтгэдэг гайхалтай рүүм байдаг байхгүй юу? Тэг нэг дээрээ заа юу. Манайхаа зүрхнүүдээ нээлттэйгээр хүлээж авах болно. Ингээд эхэлцгээе. Айгу хайр дурлаа гэж хэцүү аруу аюума тий. Ингээд манай хоёр хичээлээ хамт хийж багуурын маань зааж өгөхөр болсон шүү дээ тий. Уулзах өдрийнхөө өглөө рентараа тоглоод нойр нь хүрхгүй нилээн эрт сэрчдэг. Товлсон газраа уулзах гээд метрон дотор явж байхдаа хүртэл сандраад л арай эрт очичвүү гэсэн боловч багуурын маань бүр рентараагаас ч төрүүлээд ирсэн байдаг шүү. Тэгж их догтлсон байх нь шүү дээ. Хоёр дарваас юм багуурыг бүр гүнж ийм хөөрхөн байлуу гэдэл гүнжигээ харсаар хамтдаа амттай хоол идээд л идэж байхдаа багуурын ямар игдүүтэй болдог гэдгийг та нар мэддэг болсон байхаа. Хамтдаа хичээлээ бэлдэж эхэлж байна. Бас санаан зовоод надад математик л заагаад өгчих бусдыг нь яаж иж байгаад болгочноо гэдэл их нэрлэхүү зэлэг байх нь рентараа ойлгохгүй бодлого асуухад багуурын айл гэдэл жаахан ойртчихсан чинь хоёулаа бинээсээ ичээд л хичээл зааж байхад нь тэрийг нь ойлгохгүй яран чихнийх нь хажуугаар өнгөрөөд л багуурыгаа ямар хайрын бурхан гүнжин принцесс юм бэ гэсэн харцаар хараастай. Нилээн ч удаан шалгалтандаа бэлдээд дараа нь жаахан ярилцаж суухдаа нөгөө ногоо өстэй охины талаар хэлтийн. Субарутай Вагури бүр багасаа л хамт байгаа найзалж байгаа маш илгэмсүү дүлгэн охин багада хүүгүүдтэй муудалцаад траума аваад ер нь эрэгтэй хүмүүстэй айрцтай таараа юм байна л дээ. Манай хоёр ашгүй хичээлээ хийж дуусаад Вагурыг бас гэж метроны буудлын руу хүргэж өгч байгаа юм. Тэгсэн Вагури шалгалтад орж иж магадгүйгээд бүх бодлогын хариултыг нь бэлтгэсэн байдیں۔ Нүүс сэтгэл агаа өстэй. Бөөн баяр олоод явах гэсэн биш. Субару цүнхнээс нь татаад ярилцах юм байна гөгшөө андаал гэж юм. Нэг кафед суугаад ярилцахад Субару чи Вагуритай угаасаа үргэлтгүй үздэй. Түүнийг угаасаа би багаас нь л мэднэ. Кикёд орох гэж маш их хичээсэн. Тийм учраас Чидорогийн нэгэн нусгай түүний энэ хүртэл хичээсэн зүтгэлийг нь битгий баллаасаа гэж хүсэж байна. Одооноос эхлээд Вагуритай холбоогоо тасал гэж авд юм да. Учир нь Субару багада өөрийнхөө өсний өнгнөөс олж маш их хүүхдүүдэд дээрлэхүүлдэг өөртөө итгэлгүй охин байсан боловч ганцхан өмөрдөг найз нь Вагури л байж. Тийм болохоор Вагурыг маш их хайрлаж нандинт юм байлээ. Ядж яхад Кикё сургуулийнх нь багш нар Чидорогийн сурагчдад бүр ясны дургу болохоор тэтгэлгээр сурдаг Вагурыг магадгүй Чидорогийн бойтой харьцдаг гэдгийг мэдчихвэл асуудал үүсвэхийл гэж санаан зовсон болов яасан бол Субару яах вэ өөрийнхөө чадхаараа л Вагурыг хамгаалж байгаа гэхэд болно. Гэсэн ч Ринтаро маань бууж өгөхгүй. Юу гэж тийм сайхан хайраа шууд алдах вэ? Вагуритай харьцахгүй байж чадахгүй л гэд хэлчихнэ. Яах аргагүй бол Кикё Чидорын хоёр үнэхээр эв хэмжингүй байдаг болохоор бас хэцүү ч юм а да. Гэрлүүгээ харах замдаа Вагуригийн бодож өгсөн бодлогоо бэлдэх гэсэн ч цаанаасаа л сэтгэл нь тавгүй төвлөрөхгүй. Ядж итл хажууд нь сууж байгаа гарууд зүгээр агаар Ринтарогоос айж майж жүжээд гаднаас тэгтэл хоёр охин орж ирээл Ринтарог танад сүйдхөө. Нөгөө дээр бид хоёрт номын санд байхад суудал тавьж өгч тус болсонд баярлаа гэд Ринтарог ямар сайхан ааштай дайжгүй дамшивэ гэж харж мараалаа. Гэхдээ тэгээд өөрийнхөө дурснаач мэдгүй яагаад ч юм Вагуригаа хаанч л явсан бодоод л бүх зүйлд надад тусалдаг. Дандаа баярлаа гэж хэлдэг. Яаж тийм найрсаг ийдэг хөөрхөн байдсан болоо гэл. За ингээд тун удалгүй улирлын шалгалт дуусч дүнгээ харах өдөр боллоо. Бүгд л хэд авсан бол гэж бодож сандарсаар. Ясаа цайдл хичээсний эцэст үс амын 30-аар тэнцэж, Ринтаро бүр 59-оор тэнцсэн байдаг. Анх удаал ингэж тэнцэж байгаа болохоор бүгдээрээ баярлаад, хоёулангаас нь бүр ярилцлага аваад за. Хоёулаа итгэхгүй ангийнх нь хүүхдүүд хүртэл баяр хүргээд багш нь бүр уйлж байд юм да. Тэнцэн гэж бодоогүй юм шүү лээ. Ринтаро чин сэтгэлээсээ баярлал. Энэ бүхэн гүнжээлэгийн минь лач шүү дээ гэд хэлэх гэснээ гинт Субарагүй хэлсэн үгийг бодоод түүндээ дараа болохыг хүссэнгүй. Энүүд Саку ангийнхантайгаа тоглож байгаа санаандгүй Ринтарогийн ширээн дээрх дэвтэр номыг унгаах үедээ нэг зүйлийг анзаараад зог туснаа. Тэр нь Вагуригаас яав цаасан дээр шалгалтандаа хичээгээрээ гэд Нимбалан бичсэн захиас байсан.
Яа, за дараагийн анги яах болоо найзууд нь Ринтарог Кикёгийн охинтой харьцаж байгааг мэдвэл яаж хүлээж авах вэ те? Ингээд 4-р ангинд дуслаа. Ядарч 7 хоногт цаана 2 анги гардаг бол сайхан байхгүй юу гэж бодох юм да. За тэгээд дараагийн ангинд гарахаар мэдээж Гялс яриад өгнө. Та хэд маань клуб хаустаа нэгдээд үзэгч зүрхнүүдтэйгээ холбогдоод Юкитэйгээ ч ярилцах боломжтой шүү. За ингээд байнга хэлтгэрээ. Зүрх. Аа тийм. Яа тийм богино юм бэ л гээд ах юм манайхаа. Үндсэн аниме нь 20 минут шүү дээ. Манайхаа. Тэгээ Юкийн үйл явдлыг наймдаа хасахгүй яриад байгаа. Хит их дүрс оруулбал мэдээж зохиогч ярих аваад блоклогддог шүү гэдгийг ойлгоорой. Тэгээ дараагийн ангиараа уулзцгаая.